Сүүлийн 13 жил засгийн газар нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар хэд хэдэн байршлыг сонгож байсан. Дархуул аймаг, Дорногов аймаг, хамгийн сүүлд Хинтээ аймгийн Борондөр суманд байгуулахаар тогтсон байдаг. Харин энэ засгийн газар Дорногов аймгийн Сайн Шинт хотоос 20 км-ийн зайд байрахаар тогтсон юм. Гэхдээ үнэхээр энэ засгийн газрын үед бид боловсруулах үйлдвэртэй болж чадах болов уу? За судалгаа бол аль талынхаа судалгаа нь хийж байгаа. Бид нар бол мэдээж судалгаа хийгдээд энэ дараа жилээс үйл ажиллагаа юмнуудыг эхлүүлэх гэсэн юу таага шүү дээ. Тэгэхээр тэнтэй нь уялдуулаад төмөр замынхын асуудал, тэр тусмаа юуны асуудал, авц замын асуудлыг бол маш яралтай хийж тэгээд тийшээж нөгөө материал татах эдэргээд нөгөө барилгын ажилтайгаа бол эхлээд хийгдсэн байх шаардлагатай л да. Тэгээд нааш нь татаж хийх зорилго та. Төлөвтэй байна тэгээд. Засгийн газрын үед бас энэ чинь нөгөө Борондрт барина гэж байгаа. Одоо ингээд сайн шинэ бол байршлын өөрчлөлт ингээд засгийн газар болгоны үед ингээд байршлын өөрчлөлтүүд байдаг. Яг энэ засгийн газар одоо бол ингээд тогтчихлоо шүү дээ. Одоо энэ үйл ажиллагаа бүр эхэлчлээ. Судалгаа гарчлаа. Ямар ч хэлсэн сайн шандыг бол түшиглээд хийнэ гэдэг нь бол гараад ирлээ. Энтхийн компаниуд өөрсдөө бол энэ судалгаа юм дээр орж байгаа. Үйл ажиллагаа бол эхэлсэн. Одоо бол өөрчлөгдөхгүй. Энэтхэг улсын Экзим банкны 20 жилийн хугацаатай жилийн 175% хүүтэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэрээ бид байгуулахаар төлөвлөж байна. За гэхдээ энэ үйлдвэрийг барихтаа зэрэгцээд хамгийн том шийдэл нь түүхийн нефтээ хаанаас авах вэ? За дээрэс нь дамжуулах хоолой барих уу гэх мэт олон сорилт бий. Ямар тохиолдолд нефтийн үйлдвэр барих хэрэгтэй? Олон жил ярьлаа шүү дээ. Сүүлийн 10 гаруй жил ярьлаа. Одоо энийг болох хэрэгтэй байхгүй. Тэгээд энэтхийн тэрбум доллар зөвхөн энэ зориулаа хийж байгаа. Одоо тезэг нь хийгээд дуусч байна. Сая бол одоо тэр байгаль орчны үнэлгээ бүхнүүд нь хийгээд дууслаа. Одоо ерөөсөө тэр энэтхийн компаниас тэр энэтхийн тэр том нефть болсгээд нефть барьдаг компаниуд нь орж ирэл тэгээд тэрийг хийх. Монголын барилгын компаниуд нь оролцоол яваг. Ингээд ерөөсөө энийг эхлүүлээд явна. Тэр бол хэн нэгэнд нь таалагдахгүй нэг асуудал ярихаар ерөөсөө буруу тийш мушкат гүйдэг энэ болиулах хэрэгтэй. Шатхуун нэг импортлж байгаа компаниуд бол монопол зах зээлээ хадгалахын тулд шатхуун одоо бензин шатхуунаа дотооддоо үйлдвэрлэх одоо үйлдвэрүүдийг хүртэл эсэргүүцдэг өөрсдийнхөө бизнесийг хамгаалахын тулд төр зэсэг дээр шийдвэр гаргах төвшөнд хүнээ оруулдаг гэдээ олон жилийн ярьж байгаа. Тэг үнэхээр л одоо хөрөлсөхийн засгийн газар хуулийг дээдлэн ард түмнийхээ төлөө тууштай ардын зэсэг байна л гэж амласан л бол одоо энийг харуулах цаг болсон гэж бодож байна. 2016 онд уг нь монопол хэдийн шатхуун импортлогчид консорциум болоод өөрсдөө гадны хөрөнгө оруулалт босгоод боловсруулах үйлдвэр байгуулах асуудал яригдж байсан. За гэвч мөн л үр дүнд хүрч чадаагүй. За энэ удаад ч энэ засгийн газар үнэхээр газар нутгийн үйлдвэр байгуулж чадах уугүй юу гэдэг нь мөн л эргэлзээтэй байна. За ямар ч байсан техник эдийн засгийн үндэслэл бэлэн болсон 90 хонд барилгын ажлыг эхлүүлэх гэнэ.